Welcome to Copenhagen. Данмарк улсын нэг онцлог бол дэлхийд аз жаргалын индексээр номер 2-т ордог улс байгаа. Энэ аз жаргалын индекс өндөртэй газрыг ямар байдаг юм бэ? Тэр талаар хэдүүлээ үздэцгээе. юу гинэ? Гоё юм аа. Хай. За тал. Энд хүмүүс аваар явах чи. Энд нь тэгээ хамгаалтай байхгүй амар эвгүй байна шууд ингээл. Хүмүүс сууж шээ. Аа. Хайраа. Шууд хөлдсөн. Ашиглаад нөө. Заримгийн нэр вэ? Ой. Түү. Ой, түү. Гой. Баскын Belgian waffle. Ой. Энэ хэдээсэн бэ энэ дараа? 70 Danish kronor хэвчээсэн. Копенгаген ямар хот вэ? Энүүхүү эндээ өнгөрсөн юм байна. Энүүхээ энэ дээ. Ампион байна. Төвийн Макдоналдсны гоё барилгатай юм байна. Хараа. Шивэрхэн гоё юм. Хөнгөн.
Баяныг сонио хааны ордон юм. Баян улсынх нь өөртөө баян гэж харагдуулдаг юм байна уу? Уугаал мэтэл. Хааны ордынх нь гадаа зогсож байна. Нэттөр алхаж байна. Мангар жижигхэн кола. За би бол ойлгомжтой. Эднийхэр гоё хамттай шимттэй зүйлс юу вэ гэд харж байна. Их гоё юмуд бол алхахтай. Mango Line. À consommer avec modération, hein. Ямар тэгшгэн одоо таарсан. And you smile. Тэг. Гудамжаар нь явангууд нэг бага улсуудад холилдоод яваад байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Энэ бол гоё юм байна. Оо. Хайра. Энэ гоё гудамж байна. Looks so cool. Тэр хүүхд яаж авадлаа? Welcome to Copenhagen. Бид Копенгагенд ирсэн байна. Энд ч бид 2 хоног тэгээд хоол унд амсна, бичлэг хийн, влог хийн, зөндөө хэм хийн. Денмарк улстай хэдүүлээ танилцгаая. Денмарк улсын нэг онцлог бол дэлхийд аз жаргалын индексээр номер 2-т ордог улс байгаа. Энэ аз жаргалын индекс өндөртэй газрыг ямар байд юм бэ? Тэр талаар хэдүүлээ үздэцгээе. Дэлхийд аз жаргалынхаа индексээр номер 2-т бичигдэх Денмарк улсад бид хоёр ирсэн байна. Ажилтгууд л хамгийн бага байд юм байна Денмаркт. Ажилтгуудын түвшин бага байна гэдэг маань эдийн засгийн үр өгөөж ашиг өндөр байна гэсэн үг. Эдийн засгийн үр өгөөж нь өндөр байснаар тогтвортой эдийн засгийг үүсгэдэг байна. Альва нэг боломж гарч ирэхэд хамгийн зөв шийдвэрийг гаргахад тусалдаг зэвсэг бол боловсрал. Боловсролын түвшин өндөр учраас ядуурлын түвшин нь бас бага байдаг. Тийм болохоор аз жаргалтай улсад тооцогддог байна. Хангамж цайтай байна гэдэг маань өөрөө ажилгүйд болсон ч гэсэн ямар ч стрессгүйгээр дараагийнхаа ажлыг хайх боломжтой гэсэн үг. Энгийн нэг Денмаркийн ажилтан 7 хоногт 37 цаг ажилладаг. 37 цаг ажиллахдаа ерөнхийдөө уян хатам ажиллахыг ажил олгогч нар илүү анхаардаг байна. Ингэснээрээ ажилчид илүү гэр бүлтэйгээ цагаа өнгөрөөх, мөн дээрээс нь өөрийнхөө хувийн сонирхлыг олох боломжийг олгодог байна. Та би ямар нэгэн үн цэнийг бүтээхийн тулд мэдээж тэрний итгэлцэл дээр эхлэх ёстой. Хэрвээ итгэлцэлгүй эхлэх юм бол мэдээж наан нь саад бэрхшээл гарах нь ойлгомжтой. Харин Денмаркийн ард иргэд тэрийг ухаарад хоорондоо маш их итгэлцэл дээр үндэслэж нийгмээ бүтээсэн юм байна. Тэр нь юун дээр харагддаг гэх юм бол Денмаркийн ард иргэд нь төрийн байгууллагууд нь ард иргэдэд зориулсан зөв шийдвэрийг гаргадаг гэдэгт 100% итгэдэг байна. Ногоон орчин Денмаркт битүү хаасаагүй байдаг. Ногоон орчныгоо дэмжихийн тулд улс төрийн гаргаж байгаа шийдвэрийн ч гэсэн ногоон орчноо дэмжих тал дээр үргэлж чиглэлтэй шийдвэр хуулиудыг гаргадаг. Энэ улсын хамгийн том алсын хараа гэх юм бол 2050 он гэхэд шаталтай түвшийг 100% халнаа гэсэн алсын хараатай явж байгаа улс юм байна. Алсын хараагаа дэмжихийн тулд арга дэргэдийн гаргаж байгаа хамгийн энгийн үйлдэл гэхэд л годамжаар дугуйтаа явах. Дугуйтаа явснараа мэдээж стрессгүй болж гин, эрүүл биетэй болж гин, төгсрөлгүй болж гин. Машинтай яваад төгжирж байгаа хүмүүсийг бол би сая өртөөс харсангүй. Зүгээр л бараг дугуйны төгжрийг л харж байна. Гэтэ эхлээд яадаг ч гэсэн боловсралтай болох хэвээр. За боловсралтай болсныхоо дараа өөрийнхөө сонирхлыг олох хэвээр юм байна. Сонирхлыгаа олсныхоо дараа ямар ч асуудалгүй ямар нэгэн ажилд ороод тэр ажилдаа сэтгэл хангалуун ажиллахыг ер нь аз жаргалын хамгийн өндөр индекс гэж харж байгаа юм байна. Ажилдаа өөрөө би аз жаргалтай байна гэдэг нь аз жаргалтай гэр бүлийг зохиогод туслах нь ойлгомжтой. Аз жаргалтай гэр бүл байна гэдэг нийгэм өөрөө тэр зэгтээ аз жаргалтай байхад мэдээж л ойлгомжтой байж таараа.
Hygge гэж Данмаркийн нэг үг байт юм байна. Тэр нь болохоор зүгээр л өөрийнхөөрөө өнөөдөртөө асаргалтай амьдрах гэдэг тийм урайтай тийм амьдрдаг хүмүүс гэх юм уу. Тийм болохоор асаргалын индексээр өндөр гэж харж байна. Энэ ногоо орчныг хараа. Гэтээр ингээд ногоо орчинд явж л байна. Тэн дээр гарыг авах. Түүнийг хараа. Чи ягаад асаргал чи их үсэхгүй байгаа асаргалын хотод ирчээд улам уурлаад байгаа. Байх хэвээр. Ийм байд юм байна их шүү дээ. Хийгээд амтсан.